Монгол Улсын эрчим хүчний системд бол ерөнхийдөө дөрвөн том эрчим хүчний систем байдаг. 65% бид нүүрсний цэглэн станцтай суурьсан их усруу сонгож байна. 6% салхин паркаас сонгож байгаа. Салхин станцаас 5% нарны станцаас 1% нь усан цэглэн станцаас ингээ хангаж байгаа. Үлдээтэл одоо хэрэглээний маань үлдсэн хувийг бид импортоор 25% импортоор авч байгаа. Хамгийн их одоо үйлдвэрлэж байгаа тэд дулааны цэглэн станц 4 нийт үйлдвэрлэлийн 32% эзэлж байгаа. Оросын албанаас авж байгаа нийт импорт бол төвийн эрчим хүчний системийн 13%-ийг хангаж ажилладаг юм. Онцлогтой 20 хүртэлх насны их усртлаар 34% эзэлж байгаа. За бусад 66% нь бол ерөнхийдөө 30-аас дээш жилийн насжилттай болсон. За 40-оос дээш бол 45% ажиллаж байгаа. Гэхдээ энэ бол 24 оны статистик гэдэг хэлэх хэрэгтэй. 25 он сая бөөрөлжүүд ашиглалтанд ороод энэ хувь жоох өөр болж байгаа тийм ээ бүүж чадлаа. Оросын холбооны усаас орж байгаа импортыг бол жоох орлож байгаа. Бүгд найрамд хятад ард усаас авж байгаа чинь оюутлага. Бүхэл бүтэн Монгол улсын эрчим хүчний системийн 12%. Ойролцоогоор жилд 150 сая доллар, 150 сая Америк долларыг бид нэр бүгд найрамд хятад ард услаар өгдөг байна. Цахилгаан станцын маань үндсэн турбин 100 гэдэг эд ангиллууд байгаа. Дээсийн насжилт нь бол 25-аас 40 жил, зарим 50 жил гэдэг үйлдвэрлэлээс хацвал янз бүр байдаг тийм ээ. За хамгийн сүүлд ТЭЦ 4 дээр чинь бас турбин дээр нэгдсүр хийсэн гэж сонссон. Тэгээ нэг насжилтыг бол нэг уртсгсан баг. 40 жилээс дээш болсон 55% маань юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр цахилгааны их усруудын насжилт өндөр болчихжээ. Бараг 50% тийм ээ. 16% 55 жил. Эдгээр бол ингээд ер нь нуурахад бэлэн болцсон. Тэгэхээр энэ өөрийнх нь салбараар бол өөхөх насруугаад өгсөн байх гэсэн үг шүү дээ. 61% нэг нуурахад бэлэн болцсон. Тэгэхээр энэ салбарт бол их усрын шинжилт зайлшгүй шаардлагатай тийм ээ. Тэгэхгүй бол ирээдүйд одоо энэ чинь дахиад 10 20 жилийн дараа нөгөө эрсдлийн менежментээр хөгшөрцөн үений нөгөө өвдөх магадлал ихсдэг гэдэг шиг энэ чинь аваар услах магадлал нэмсэдэг байна. Дээрэс нь одоо цахилгаан дамжуулах шүлжээ, цахилгаан түгээх шүлжээний дэд станц, шугамын насжилт гэдэг чинь дахиад нэг асуудал байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудалд зөвхөн их усрыг л оруулсан юм тийм. Зөвхөн их усрын насжилт ийм асуудалтай байна. Гэтэл энэ дээр нэмээд цахилгаан дамжуулах шүлжээний, цахилгаан түгээх шүлжээний дэд станц, шугамуд чинь дахиад ийм хэмжээний насжилттай өнөө маргаашгүй зогсоход биелэн. Тэгээ хамгийн гол нь яагаад энэ насжилт нь ийм одоо асуудалтай вэ гэхээр яг тэр одоо тоног төхөөрөмж чинь ерөөсөө ямар ч үйлдвэрийн баталгаа байхгүй болсон гэсэн үг. Дээрээс нь сэрэг материал бараг үйлдвэрлэхтэй болцсон гэсэн үг. Тий. Тэгэхээр нөө засыг гэсэн засах боломжгүй шинээр л одоо солихоос аргагүй юм байдалтай болчихдог байна.